сайн байна уу? Сайн байна уу? За, аль сургуулийн оюутан бэ? Би Татвар иргэх сургуулийн шинжилгээ магадлах ухааны сургуулийн оюутан байна. За, тэгвэл магадлалын итгэмжлэл гэж сонсч ирсэн үү? Ямар ач холбогдолтой юм бол? Манай сургууль болохоор Татвар иргэх сургуулийн шинжилгээ магадлах ухааны сургууль. Тэгээ магадлалын итгэмжлүүлсэн манай хөтөлбөр маань шинжилгээ магадлах ухааны хөтөлбөр маань бол магадлалын итгэмжлүүлсэн байгаа. Тэгээ ганцхан хөтөлбөр магадлалын итгэмжлүүлэхээс гадна манай сургууль дээр 4 төрлийн лаборатори байдаг. Тэгээ лабораториуд маань бас ISO стандартыг хангаж ажилласан байгаа. Тэгээ 5 жилийн магадлалгаанд ороод тэгээд 5 жилийн ISO стандартыг хангацсан байгаа. Тэгвэл боловсролын магадлалын итгэмжлэл үндсний зөвлөлийн яг магадлалын итгэмжлэлээр танай хөтөлбөр магадлалын итгэмжлүүлсэн юм байна шүү дээ. Тэгвэл яг энэний ач холбогдол нь оюутан та бүхэнд яг яаж хүрч байна? Одоо сурж байгаа хөтөлбөртөө илүү их одоо ийм ач холбогдол өгж байгаа. Одоо сурж байгаа хөтөлбөр маань нийгмийн хэрэгцээг хангаж байгаа талаар одоо илүү их мэдээлэлтэй болсон. Тэгээ сурж байгаа хөтөлбөр маань илүү их ийм баталгаатай, нийгмийн баталгаатай байгаа дээр илүү их ач холбогдолтой байгаа. За, баярлалаа. За, баярлалаа. За, сайн байна уу? Аль сургуулийн оюутан бэ? Би дүрслэг урлаг дизайн технологийн дээд сургуулийн оюутан байна. За, нэг асуулт асуухсан. Магадлалын итгэмжлэл гэж юу нь юу вэ? Одоо сургуулийг одоо боловсролын байгууллага магадлалын итгэмжлээд илүү сайн гэлсэн утгатай юм болов уу гэж бодож байна. Танай сургууль магадлалын итгэмжлэл гэсэн үү? Мэдж байгаа юу? Мэдж байгаа. Манай сургууль 2 удаа магадлалын байгууллагын магадлалын итгэмжлэгтээд сая график дизайны магадлалын итгэмжлэлтэй орсон. Хөтөлбөрийн магадлалын итгэмжлэл хийгдсэн юм шүү дээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн магадлалын итгэмжлэлд орсноор яг оюутан хувийн хувьд чамд ямар ач холбогдол илүү гарсан бэ? Тэр болохоор одоо манай график дизайны одоо найзууд маань ч юм уу те юу яхад оюутан хөгжлийн зээлтэй хамрагдах боломжтой юм болов. Тэгэхээр магадлалын итгэмжлэгдсэн хөтөлбөрт сурагцсанаар Монгол улсын хэмжээнд явж байгаа бүх зээл тэтгэлгийг авах боломжтой байдаг тийм үү? Тийм. За, баярлалаа. За, баярлалаа. За, сайн байна уу? Аль сургуулийн оюутан бэ? Сайн байна уу? Мандах их сургуулийн нэгтэн бат бүтгэлийн 2 дугаар төвчний 2 дугаар сурдаг мемород сурч байна. Би болохоор одоо мандах их сургуульд 2 жил болж байгаа. За, нэг асуулт байна. Магадлалын итгэмжлэл гэж ер нь мэдхүү? Магадлалын итгэмжлэл гэж юу вэ? Магадлалын итгэмжлэл магадлалын итгэмжлэл болохоор одоо миний хувьд болохоор одоо маань сургууль болохоор магадлалын инфлекцэн сая 25-нд одоо магадлалын инфлекцэн 10 жилийн ой дээр. Тэгээ энэ болохоор энэ одоо тухайн сургуулийн одоо байгууллагын орчин тэмүүт одоо багшлын одоо сурвалцах арга зүй тэмүүт энэ бол чанар сургуулийн чанараараа энэ бол одоо дэлхийн стандартад нийцсэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн энэ сургууль болж байна гэдэг одоо гэж боддог юм бол тэгээ тухайн сургуулийн одоо тухайн сургуулийн оюутнуудтай харилцаж байгаа чанар нь одоо бусад сургуулиудаас илүү одоо магадлалын итгэмжлэлээр илүү одоо олон улсын стандартад нийцсэн гэдгээр илүү даваа талтай гэж бодож байгаа. Энэ болохоор одоо хэрвээ одоо бусад сургуулиуд одоо олон улсад одоо шилжих юм бол одоо тухайн сургууль магадлалын итгэвчсэн буюу одоо стандарт дэлхийн стандарт нийцсэн гэдгээрээ илүү их даваа талтай, бусад сургуулиуд илүү даваа талтай гэж бодож байгаа. Оюутан хүний хувьд бол яг энэ магадлалын итгэмжлэл та нарт яг яаж нөлөөлж байна? Энэ нь болохоор оюутан миний хувьд болохоор энэ бол одоо маань сургуулийн одоо багш нарын одоо харилцаа тий одоо тухайн сургуультай оюутнуудаа дээр энэ бол ямархуу зүй чиглэлээр явуулж байна. Одоо тухайн чиглэлийн одоо хэрхэн одоо илүү дээшлүүлж байна гэдгээс нь хамаарат одоо багш нарын чанар тэгвэл сургуулийн орчин одоо байгууллагын одоо тухайн сургуулийн одоо чанар сургалтын үйл ажиллагаа нь илүү даваа талтай л гэж бодож байна. Магадлалын итгэмжлэл. Танай яг хөтөлбөр магадлалын итгэмжлэгдсэн үү? Нэгтлэн бадах бүртгэл хөтөлбөр нь? Тийм, манай сургуулийн болохоор энэ бол 13 хөтөлбөр, 13-уулаа энэ магадлалын итгэмжлэгдсэн байдаг. За, тэгвэл одоо энэ яг мэрэгчлээ сонгох гээд ирсэн байгаа 10 жилийн дүүнертэй хандаж ер нь яагаад магадлалын итгэмжлэгдсэн хөтөлбөр сонгох ёстой вэ гэдэг тал дээр нэг хэлээд өгөөч. Ер нь бол магадлалын итгэмжлэл гэдэг нь бол энэ бол тухайн сургуулийн энэ бол одоо юу нэр хүндийг нь бол дээшлүүлж байгаа л та одоо бус сургууль одоо магадлалын итгэмжлэл сургууль магадлалын итгэмжлэл сургуулийн хоёр одоо тухайн сургуулийн одоо зааж байгаа арга зүйн нь бол бус сургуулиас ондоо тэгвэл энэ бол маань сургуулийн одоо магадлалын итгэмжлэлсэн буюу одоо дэлхийн стандартад нийцсэн одоо чанартай сургууль одоо чадварлаг багш одоо байна. 10 жил болохоор бүгдээ хүрээдэр бид нэр зааж өгье. Таад хүрээдэг гэж хэлье да. За, баярлалаа. Баярлалаа. Боловсролын шинжилэл 2026. Боловсролын магадлалын итгэмжлэл үндэсний зөвлөл.